25 жил гэдэг бол зүгээр нэг цаг хугацааны хэмжүүр биш юм аа. Энэ бол манай улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн тулгуур үзэл баримтлал үндсэн цөмөр болсон хүний эрхийг хэрхэн ойлгож, хэрхэн хамгаалж, төрийн бодлого хууль тогтоомж институтийн тогтолцоонд суулгаж, хүний эрхийн талаарх үндэсний ухамсарын шинэ мэдрэмж үзэл санааг түгээж ирсэн түүхэн замлын тод илэрхийлэл юм аа. Шинэ үндсэн хуулиа баталсан цагаас өнөө хүртэлх хугацаанд манай үеийн парламент Монгол хүний эрхийг чөлөөх хамгаалах талаар бодлого шийдвэрээ тодорхойлон гаргаж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тууштай ажиллаж ирлээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүний эрхийн үндэсний комисс Монгол улс дахь хүний эрхийг чөлөөний байдлын талаар 24 удаагийн илтгэлийг улсын их хурлд өргөн барьсан байна. Улсын их хурл комиссийн илтгэлийг жил бүр хэлэлцэж тодорхой тогтоол шийдвэрүүдийг баталдаг. Энэ нь парламент хүний эрхийн асуудлыг нэг удаагийн хэлэлцүүлэг бус байнгын анхаарлын төвд авч үзэж тэрхүү тайлбаруудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг талаараа олон талын хэлэлцүүлэг зохион байгуулж түүндээ дүгнэлт хийдгийг бас илэрхийлж юм аа. Өнөөдөр бид хүний эрхийн асуудлыг өнгөрсөн цаг дээр ярьж болохгүй. Хүүхдийн эрх, эмзэг бүлгийн хамгаалал, тэгш хүртээмж, дижитал орчин дэх хүний эрхийн баталгаа зэрэг асуудал бодит шийдлүүдэд хүлээж байна. Хүүхдийн эрхийн асуудал комиссийн илтгэлүүдэд олонтоо хөндлөж ирсэн санамсаргүй тоо бишээ. Хүүхдийн эрх бол ирээдүйн тухай сайхан үгс төр өнөөдөр ямар чанартай бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм аа. Үүнд парламент төрийн байгууллагууд илүү харилцаа уялдаатай, илүү хариуцлагатай, илүү системтэй ажиллах шаардлага зүй ёсоор тавигдж байна. Миний бие улсын их хурлын даргын хуваар үндсэн хуулийн өдөр энэ жилийг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл эрх нялхас, хүүхдийн эрх ашиг сонирхлыг төрийн бодлогын төвд тавьж, үндсэн хуулиар хүлээсэн үүргээ бодит ажил болгоход онцгой анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Хүний эрх, хүүхдийн эрх бол ирээдүйн тухай уриалгас төр өнөөдөр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгууруудыг улсын их хурл ийхүү илэрхийлж, эрх аврын чуулганаар хүний эрх, хүүхдийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийн шинжилгээг эхлүүлэх болно. Мөн хүний эрхийг чөлөөх хязгаарсан, зөрчсөн, боомлсон хууль журмын хүлээс чөдөр тушааг тайлах, чөлөөлийн санаачлагыг дэвшүүлж, төрийн бодлогын түвшинд 12 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус санаачлах нь хүний эрхийн зөрчилтөө, хүний эрхийг зөрчиж болцсошгүй, хууль тогтоомжийн хийдэл давхардал зөрчлийг арилгах, хууль эрх зүйн реформыг хэрэгжүүлэх 12 ажлын хэсгийн үндсэн дүгнэлтэнд үндэслэн чөлөөлийн санаачлагын бодит илэрхийлэл эрх зүйн реформ байгуулна.